За сайн байцгаана уу? Өнөөдөр манай студид дээр аудио ертөнц рекординг студид дээр манай Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт дуугарлтыг бүтээж байгаа залуучууд ирсэн байна. За тэгээ өнөөдрийн гол зорилго маань болохоор Монголын одоо орчин үеийн дуу хөгжмийн дуугарлтыг одоо бүтээж байгаа хүмүүсээс ер нь Монголын энэ салбарт одоо яг жинхэнэ хэллэг нь бол одоо аудио инженертэй, саунд инженер, аудио инженерийн салбарт ер нь юу болж байгаа талаар ярилцахаар ингээд хүмүүсийг өрсөн байгаа. За тэгээд одоо ингээд танилцуулах юм бол нэг одоо энэ талаас бол манай зөвхтөө байна. Зөвхтөө маань бол одоо маш олон гоё орчин үеийн дуу хөгжмүүд дээр продюсераар тэгээд гол нь саунд инженерээр ажилласан. За ер нь бол хин Нинэ Ахуна гэдэг прожект дээр бол продюсераар ажилласан тийм одоо мундаг туршлагатай саунд инженер залуу байгаа. Бас хинжинтэй ажилласан. За манай дэгээ бол одоо тонтын одоо бахан хит дуунууд бол дандаа дэгийг гаргасан. Бас айгүй мундаг продюсер бас мундаг саунд инженер залуу байгаа. За манай алагүй бол одоо улаан бүрээд залуу байгаа. Тэгээ улаан үдээс ирсэн. Тэгээд улаан үдээс ингээд сүүлийн 2-3 жил бол манай Монголын хөгжмийн одоо аудио салбарт бол маш хүчтэй ажиллаж байгаа. Бас хөгжмийн продюсингийн салбарт бол маш одоо идэвхтэй ажиллаж байгаа тийм залуу байгаа. Агүй. За манай Максим болохоор Максим бол бас одоо Максим төрийн 10 гаруй жилийн өмнө танилцсан. Тэгээд ер нь бол бас маш олон одоо эхлээд би продакшны одоо прожектууд дээр ажиллаж ирсэн. Дараа нь бол Ocean Greg-ийн прожектууд дээр бол одоо байнга ажиллаж байгаа. Одоо бол ерөөсөө Ocean Greg-ийн дуунууд дээр бол маш идэвхтэй ажилладаг. За зөвхөн Ocean Greg биш ерөнхийдөө бол Монголын артистуудтай ингэж ажилтдаг юм залуу байгаа. За миний хувьд бол намайг Баярхүү гэдэг. Би одоо 96 оноос хойш ажиллаж байгаа хөгжмийн продюсер. Тэгээд юм байгаа. За тэгээд эхний одоо манай саунд инженерүүдээс хамгийн түрүүнд ингээд асуух эхний асуулт маань болохоор за ер нь бол нэг асуулт ингээд бүгдэн дээрээс нь асуугаад явах юм. За тэгээд асуухтаа болвол ерөнхийдөө одоо нэг асуултуудыг одоо өөр саунд инженерүүдэд өөр өөрийнхөө хариулаад явах тийм одоо эхний нэг хэсгийн нэг юм асуултууд байна. За хамгийн түрүүний асуулт болохоор за энэ мэрэгжилд яаж яваад энэ мэрэгжил рүү ороод ирсэн бэ гэдэг асуултыг за богинохоо нэг минут тагсын дотор ингээд эхнээс ингээд хариулаад яваа. За ингээд зөвхтөөс эхлэе ингээд нар зүг. За баярлалаа. Тэгээд ийм гоё подкастт орж байгаа бас баяртай байна. Тэгээд анх саунд инженер болсон гэвэл те. Яг энэ мэрэгжил рүү яаж яваад орчих вэ? Яг угаасаа багасаа хөгжим дуунд айгу дуртай хөгтөсөн. Яг ер нь бол багтаа рэпер болъё гэж боддог гэсэн юм. Тэгээ ахлахаа ангитай яг бит мейкер илүү гоё юм байна. Тэгээ бит хийгээд үзсэн чинь нөгөө бит чинь нөгөө гоё дуурах хэрэгтэй болно. Тэгэнгүүт ер нь микс мастеринг сурах гэж бодоод. Тэгэл ер нь орсон та. За манай дэг жишээл одоо яг энэ яаж яваад одоо яг саунд инженер болчиход. Ер нь бол яг энэ инженерүүд бол бүгд адилхан төвхтэй хөө. Бүгдээрээ л өөрсдөө дуулдаг болоо, дуучин болоо, рэпер болоо тий. Бүгд л анх тэгж сонирхож гарч ирээд тэгснээ одоо студиудаар явдаг, продакшнуудаар явдаг. Зүүнгууд одоо продакшн студиуд тоодгүй, продюсерууд тоодгүй гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар нэг юм эсвэл мөнгө байдгүй гэдэг ч юм уу. Ямар тулгамдсан маш олон асуудлуудаас болоод за ер нь өөрсдөө студ нэгээд өөрсдийнхөө дуунуудыг бичээд ингээд ажиллая гэдэг. Ер нь бол ихэнх Монгол гэлтгүүдээ баг ер нь л ихэнх нь тэгдэм байлээ. Тэгэл нэг мэтгэд хамаг нөгөө цаг зав бүх юмаа нөгөө компьютертоо зарцуулсан. Сүүлдээ өөрийнхөө биш хүний дуу бичдэг болоод тэгж явсаар байгаа л энэ сүүлдээ мэрэгжил болоод ажил болоод ингээд явчих. Би яг л тийм л зарчим. Анх дуучин рэпер гэл бас л анх л тэгж ихэлсэн мөртлөө тэгэл одоо бол тэрийгэ чадахгүй. Компьютерд олон жил компьютерийн ард суудсан. Энэ нь яг илүү ажил болоод үргэлжлээд ингэ явцсан. За манай алаггүй жишээл одоо яаж ихэлсэн? Яаж явж байгаад бүгднтэй адилхан штэ. Бич бас 99 онд хөгжмийн сургууль руугаа орсон. Өөрөө ятгчин мэргэжлтэй. Тэгэл 2003 оноос эхлээл бас дуу дуулдаг болсон. Тэгээд фонограм манай улаануудад олж чадахгүй юм чинь бас хідэн студигээр очоод заавал мөнгө хэрэгтэй байла, заавал худалдаж авах хэрэгтэй байсан. Тэгэл мөнгө байхгүй юм чинь за өөрөө жоохон юм хийж үзье. Тэгэл 2003-4 оноос эхлээл
фонограмм хийж гисэн өөрөө бас дуучин хүн юм чинь бас тухайн үед улаан удад бас рэпер ч байсан. Тэгэл хүмүүс бас миний продакшныг сонсоод тэгээд сонирхоод за одоо тэгэл чамаар бас нэг фонограмм захих юм ахи гэж болол тэгээд одоо 20 хэдэн жил одоо тэгээд энэ ажил хийдэг л байна. Максим, как ты пришел к этому профессии? Звукорежиссуре? В первую очередь... Как ты оказался вообще звукорежиссером? Ну, часто говорят, что звукорежиссеры — это не состоявшиеся музыканты. Как правило, оттуда все начинается. Но в целом, мне, наверное, такой же путь и начинался. То есть я сначала интересовался музыкой как таковой, после этого начал интересоваться записью как таковой. И в конечном итоге я начал помогать локальным группам, музыкантам записывать скажем, на реп-базе какой-то материал. Это были прям совсем ранние годы, типа 2004-2005, это становление звукозаписи как таковой, в Москве в частности. После этого просто начал расти, все больше народу начинало приезжать, потому что в тот момент для них это было доступно. Многие приезжали прямо из Москвы ко мне в большом количестве. В конечном итоге я начал работать с более-менее там известными артистами. И, все так пошло. Что это называется? Знаешь, как word of mouth, типа, как это по-русски, я уже забыл. Слово за слово, да, когда тебя рекомендуют. Сарафанное радио. Да, сарафанное радио, да. Спасибо. В итоге, да, это все приводит к новым клиентам, и в итоге видишь, и мы с тобой познакомились в итоге, и благодаря этому, собственно, я начал работать с монгольской музыкой тоже. Вот я хотел... ер нь бол манай Максимчдэр Максим бол ер нь яг өөрөө эхлээд хөгжимчин байсан тийм дараа нь ингээд юуны бэлтгэлийн байран дээр ингээд ажилладаг байсан. Тэгээ бэлтгэлийн байран дээр янз бүрийн артистуудын саундн дээр ажиллаад тэгээд энэ бэлтгэж явсаар агаад тэгээд одоо монголчуудтай холбогдоод ингээд нэгмэл мэдсэн чинь ингээд саунд инженер болсон байсан. За ер нь бол гол асуулт маань ингээд яг энэ асуултыг асуусан байх гэхээр ерөнхийдөө залуучууд маань ингээд асуудаг тийм саунд инженер болохын тулд ер нь яах ёстой юм бэ? Сурах ёстой юм уу? Эсвэл сурах ёсгүй юм уу? Бага одоо юугаар практикаар сурах ёстой юм уу? Эсвэл сургууль сурах ёстой юм уу гэдэг тийм асуулт асуудаг. Тэгээд энэ дээр болохоор ерөөсөө ингээ манай Монголын саундыг хийж байгаа залуучууд бол ерөнхийдөө ер нь бол сургуульд сураагүй байна гэж бодлоо. Зөв үү тийм? Тийм, сургууль сураагүй. Тийм, нэг бол бас сургууль сураа. Тийм. Яг өөр нь Монголд ер нь бол сургууль яг мэрэгжлийн анги ер нь байхгүй. Монголд байхгүй. Тийм, Монголд тийм. Тийм. Яг хуу сүүлд нэг халтныг суйсад нэгдсэн тэг буцаа болтсон юм шиг байл. Ямар мэрэгжил? Саунд Тийм. Халт нэг дээр нэг жил явснаа 2 жил явснаа. Biz бас сайн мэдээлэл байхгүй. Ямар ч хэлсэн Монголд тийм мэрэгжлийн сургууль байхгүй. Монголоос бас яг мэрэгжлийн энэ саунд инженерс мэрэгчлэр сурсан бас зөв хүн байдаг баг. Тийм. Би бол бас ер нь бол яг л практик дээр анх компьютер асааж эхлээл тэгэл бүх юмаа сурж эхэлсэн шүү дээ. Алаагүй ч сураагүй тийм. Өөрөө тийм. би ч одоо ингээд сургуулаа төгсөөд 2006 онд шууд юу манай Буратын соёлын сургууль руу орсон. Яг саунд инженерийн мэрэгчлэр орсон шүү дээ. Оо тийм үү. Тий. Дөнгөж одоо 2 дугаар жил энэ мэрэгжил байсан. Гэхдээ манай багш надаас цөөхөн мэдчихсэн. Тэгэхээр 24-т нэг дөнгөж Москвагийн төгссөн нэг залуу ирсэн. Тэгэл би ирээд түүнд хитгэн плагинууд өгөөл тэр надад за гой тэмдэг тавиа. Тэгэл болоо. Тэгээд надад ямар ч сонирхол байхгүй байсан. Тэгээд зүгээр нэг Монголд ирээд яг 2007 онд ирээд хамаагүй олон юм харсан. Дээрүүд бас би продакшн орж ирсэн шүү дээ юм дээр. Бөмбөгөр дээр. Тэгж ирсэн. Тэгээ Наранзан ахтай танилцсан, бүгднтэй танилцсан. Тэгэл тэндээс илүү урам авсан баггүй юу. Манай тэгээд хөөрхөн улаан үдээс нэг тийм сурах юм байхгүй юм чинь. Максим, суть вопроса в том, что это ты многие начинающие ребята звукорежиссеры спрашивают, как ты стал звукорежиссером? Ты специально учился или практика тебе помогла? Вот много ребята все практиканты, а Алагуй там год учился, но он говорит, что это, там ничего не учился. Там, я могу сказать, что так, что на сегодняшний день в России, конечно, там ситуация сильно меняется, но там условно 5-7 лет назад получить знания по таковому продюсированию и там, не знаю, там по микшированию и мастерингу музыки
Ну, можно, я бы сказал, со скрипом, потому что по факту они не охватывают современные реалии, абсолютно не в контексте того, как это происходит нынешним. Отсутствие, в общем, какой-то образовательной программы, это налицо. Сейчас, конечно, ситуация меняется. Что касается меня, то я к этому пришел исключительно благодаря своей способности и желанию самообразовываться. Я очень много смотрю и читаю информации в англоязычном интернете. Смотрю очень много интервью, всякие семинары. Есть, конечно, и желание, даже несмотря на мой опыт, есть желание съездить и поучиться Mixed Masters, но пока я не могу себе это позволить. Ну, дороговато. Там 5000 сам семинар, плюс еще... Могу сказать, какой-то это очень мелочь какой-то. Нет, это очень немалые деньги. где там близко же, в Да, Париже. только мне Ну, визу рядышком. получить, это целая проблема. Ну, Вот, касаемо образования, я бы вообще сказал так, что в первую очередь важен язык. Знание английского языка крайне важно для нашей профессии. Без знания английского очень сложно собрать, скажем так, большую базу знаний. Если мы говорим про инженера. Если мы говорим про продюсера, там, конечно, все не, вообще проще. конкретно тебя. Вообще ты где-то учился там для специальности? Нет, я самоучка. Я говорю, к звукорежиссуре и к продюсированию, к микшированию я подошел исключительно благодаря собственной способности. Да. Энэ бол манай Максим бол ингэж л да энэ бол бас яг ялгаагүй өөрөө сурсан. Тэгээд гэхдээ бол ерөнхийдөө гол нь бол англи хэлээр гарч байгаа YouTube тэ янз бүрийн мэдээллийн сувгуудаас бол маш их мэдээлэл байнга авч өөрийгөө апдейт хийдэг. Тэгээд энэ бол миний хамгийн гол одоо сурвалт гэсэн тийм юм ярьж байна л. Тэгээд дараагийн асуулт. За жишээлбэл ингээд ямар ч гэсэн ингээд саунд инженер болоод саунд инженерүүд те саунд инженер хэлсэн те ингээд ажиллаж байгаа те яг ямар моментн дээр жишээлбэл одоо за би үнэхэрийн те одоо яг миний одоо хийсэн микс үнэхэрийн ер нь бас боломжийн дуурж шүү те ер нь гадны тийм одоо нөгөө референсүүдтэйгээ харьцуулах юм бол нэлээд боломжийн дуурж шүү гэдэг тийм мэдрэмжийг яг ямар одоо үедээ те ямар яаж явах үедээ одоо яг мэдрэмжийг авсан бэ гэдэг асуулт байхгүй богинохон минут хагас одоо жишээлбэл ингээд шууд ингээд гой болохгүй шүү дээ те анхны миксүүд амар машин дууран тэгээд машин дээр сонсоод үзэхлээр сэтгэл санаа орон зөндөө юм байна шүү дээ ер нь яг нэг юм за үнэхээр яг бас би бол одоо яг өөрийгөө бол нэг саунд инженер гэж хэлэхээр болцсон байх шүү те ер нь бол ингээд харьцуулаад үзсэн бас боломжийн дуурж шүү гэдэг тийм мэдрэмжийг яг ямар одоо гүйд авсан бэ гэж асууж. Яг тэгэл дуу хийт болохоор бас тэгж бодно те. Ер нь бол болж байгаа юм байна. Ер нь бол дажгүй болж байгаа юм байна. Гэсэн мэдрэмж авна. Гэтэ ер нь тэр чинь харьцангуйлтаа ингээл заримдаа за үнэхээр яг болцсон байна те. Үнэхээр яг одоо юу гэдэг Америк дуу шиг дуурж ийн гэл. Тэгэл бодонгот маргааш ч юм арай биш санагддаг. Тэгэхээр чин тэр чинь яг янз бүр. Гэтэ би бол яг үннийг хэлэхэд бол одоо ч гэсэн суралцаал. Тэгэл одоо миний хувьд л нэг юм гой дууралт гэсэн нэг юм төсөөлөл байдаг хөөх. За энийг л ер нь гой дууралт. Одоо жишээ нь хамгийн одоо ойлгомжтойгоор бол хоолойны микс төр тий. Хоолой яг ингэж л дуурах юм бол энэ одоо яг гой гэсэн нэг юм одоо төсөөлөх юм уу нэг юм байгаа шүү дээ тий. Тэрийг ер нь ингээл нөгөө гаргаж авах гал одоо бид нар чинь нэг юм одоо нэг юм химийн туршилт хийдэг хүмүүс шиг ингээд нэг юм гаргаж авах тийм юм байдаг шүү дээ. Тэгэл тэрийг одоо хүртэл тэгэл стил хийсээр л ер нь л. Яг би нэг асууж байгаа юм баггүй. Одоо ер нь бол төгс микс гэдэг бол хэцүү шүү дээ тийм. Төгс гэдэг юм бол төгс үлдчих чадах ч юм уу гэж. Би зүгээр яг нөгөө за ер нь бол болж байгаа тийм болох юм байна. Зүгээр нэг юм бүр новшин байснаас арай нэг гайгүй ер нь би миксийг хийж болох юм байх шүү гэдэг мэдрэмжийг одоо яг ямар үед авсан бэ? Яг юу хийж явах үед? Тэгвэл тэр чинь нөгөө нэг одоо мэдээж эхлээд ингээд гэртээ хийж байгаа тийм хүмүүстүүдтэй. Тэр үед бол ингээд угаасаа болохгүй байна тийм. Болохгүй байгаагаа мэдчихэж байгаа. Тэгэнгүүт яг энэ чиглэлээр нөө сонирхоод яваад ингээд мэргэжлийн студиээр ороод ч юм уу тийм. За жишээ нь би бол одоо B production-д ажиллаж байсан. Тэгээ B production-д ажиллаж байхдаа за тэгээд дээрээс нь нөгөө нэг мэргэжлийн одоо дуучидтай ажиллах үед ажиллаж эхлэх үед. Тэгэхэд яг
надад яг тэгсэн. Өөрөөр хэлбэл өндөр шаардлагатай хүмүүстэй ажиллаж эхлэх үү тийм ээ? Тийм. Дуучин ч гэсэн сайн байх хэрэгтэй. Тэгэл угаасаа студийн хоог төхөөрөмж, акустик гэл угаасаа нөгөө юм чи нөгөө нэг юмнаас хамаардгүй шүү дээ. Ингээд амар олон зүйлсээс хамаардаг болохоор яг энэ мэрэгжлийн студид ажилласнаас хойш л ер нь тийм мэдрэмж авсан юм уу та. Окей, за баярлалаа. За дээг жишээлбэл одоо яг чи бүр ингээд яа ингээд тэгээд муугаас хэлж байгаа шүү дээ. Хүн болгоно л муу шууд амар нэг микс амар одоо билд project дуурахгүй шүү дээ. Ер нь нэг юм за бүр төгс биш дээ. Зүгээр боломжийн дуурч хэлж гин да гэдэг мэдрэмжийг яг ямар юм хийж явах үедээ анзаарс авсан бэ. Яг ямар одоо төсөл дээр ажиллаж явах үедээ ер нь гэсэн тийм төсөл ч юм уу эсвэл ямар нэг юм чамд одоо ингээд одоо юу чам тусалсан гэж би бодож байна. За би ятаста яг ингээд за яг энэ л гоё дуурчлаа гэсэн өстой тийм ёстой орж ирдэг. Би бас яг адилхан зөвхөн. Ажлаа ингээд суралцаалаа ингээл явж байгаа шүү дээ. Ингээл гадны юм сонсоол өөрсдөө сонсоол яг үндэ одоо нөгөө саунд инженерийн онол нь юу юм тэрийгэ мэдэхгүй. Тэгэл ерөөсө хар практикаараа л ингээл яваад байгаа шүү дээ. Гэхдээ яг би зүгээр ганцхан юм ойлгосон. Хит дуу байна уу, хит дуу биш байна уу хамаагүй. Чанартай дуу байна уу, одоо стандарт дуу байна уу, хипхоп дуу байна уу хамаагүй. Ерөөсөө сонсож байгаа сонсогч нарт зөв дуугарч очих хэрэгтэй гэдэг юмыг л би ойлгосон юм. Одоо тэрнийхээ төлөө Google ингээл хичээгээл байгаа. Тэгэл заавал нэг амар олон эффект ороод хоолойн янз янз болол ингээд ах. Нөгөө дуунаасаа болол янз янз л та. Тэгтэл нөгөө сонсогчдод яг үүндээ одоо бидний энэ олон хийгээд байгаа тэр прожект ажлуудыг яг үүндээ сонсогчдод бол мэдэхгүй шүү дээ. Сонсоол энэ гоё дуу байна. Нөгөө аялгуугаар нь хөгжмийн хийцээр нь ч гэдэг ч юм уу. Тэрнгээр нь сонсож тэр ч уцаар сонсон. Тий. Тэр яг үүндээ бид нар шиг ийм мэрэгжлийн яригч юм ийм мэрэгжлийн ийм акустик өрөөнд сонсохгүй учраас за яг хамгийн ойртож байгаа нь машинд л айтайхан сонсох юм да. Ер нь сонсогчд. Түнгууд бид нар яг зөв яг л гоё дууралттай яг л нөгөө хөлн байна уу, гитар нь байна уу, төгөлдөр уурн байна уу, тэрний яг зөв дуурж очих хэвээр байна л гэдгийг л тэгэхээр биш амар лаг гэдэг одоо яг ер нь бол дуу шиг дуурна гэж байдаг шүү дээ. Хуурай бичлэг бол хийж дуу шиг дуурахгүй шүү дээ. Бидний одоо дуу гэдэг нэг төсөөлөл байгаа шүү дээ. Дуу ингэж л дуурдаг гэсэн тийм. Тэгэнгүүт чи бол яг нөгөө дуу шиг болох тухайл яриад байна тийм. Яг л нэг юм дуу тэгтэй нөгөө чихэж чиртэй биш. Зүгээр ямар ч яг нэг зөвхөн сонссон энэ нэг л болохгүй байна гэж хэлэхэргүй тийм. Энэ ер нь дуу байна шүү. Одоо зарим нэг хүүхдүүд одоо залуучууд нөгөө дөнгөж сурж байгаа залуучууд нөгөө гэрте хийдэг одоо миксингийн ойлголт байхгүй ч гэдэг ч юм уу. Тэр залуучуудыг хийдэг нөгөө дууралт нь одоо чанга хөгжмдөр ч юм уу амар чихэж чиртэй байдаг ч юм уу те. Тэрийг нь одоо бид нар аль болох зөвөр гоё сонсогдохын тулд л одоо бид нар одоо энэ дууншиг хийгээд ингээд суугаад ажиллаад байгаа болов уу гэж ойлгоод байгаа. Тэ ер нь бол тий. Тэгээ би ингэж авахгүй гол асуудал ингэж авахгүй. Одоо ч ингээд залуучууд байгаа шүү дээ. Тэгж хүмүүс те. Одоо микс хийгээд эхэлсэн те. Микс нь одоо 1000 төвшөнд явж байгаа те. Ингээд амар тэрэндээ амар ингээд яавал сайжрах юм болоо гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр яг яавал яаж байгаа тоор сайжирсан юм бэ гэж асуугаад байна шүү дээ. Би бол нь бол яг одоо ч яг тэр үеэсээ тэр үеийнхэн дараагийн левел рүү ямар үед яаж явж байгаа очсон юм бэ? Одоо ч чиний миксүүд бол дандаа тоонтын дэг одоо дэгийн микс гэх ингээд хит үнс өндөө явж байна те. Тогтоогийн миксүүд явж байна. Тэрийг л асууж байгаа байхгүй гол асуулт тийм. Тэгэл үн чинь нөгөө зөв газараа зөв цагтаа байх гэдэг ч юм асаа гэж бодож байна. Ер нь бол би бол одоо яг хаана ажиллаж байна, хаана дадлаг туршлага хийж байна тэрнээс л хамаарах байх гэж бодож байна. Одоо дэгэж би бол чи одоо яг чамд мэдрэмж тий. Одоо яг ингээд би яг энэ болох юм биш үү тий. Тэр мэдрэмжийг яг хэзээ авсан бэ гэж асуугаад байгаа юм. Гэхдээ ер нь бол би одоо нөгөө амар гоё хөгжим ирэх тэр капиг таад мэдэрдэг л баг. Яг миксинг одоо хоолой биччихэд байж хат нөгөө замаараа гэдэг ч юм уу мидигээрээ ч юм уу ингээд хөгжим ирдэг шүү дээ. Тэгвэл амар гоё дууралтай хөгжим байд юм байна. Ингээд би яг одоо манай жижиг балгач анхаагаас бид одоо манай десант бабрах эдний нэг хийдэг нөгөө брода гэдэг дуу дээ. Тэр бол ер нь бол манусын бас нэлээд хит болсон хүмүүс хүрсэн дуухгүй. Тэр дууны хөгжим өөрөө ингээд замаар ингээд ирээд тэр чинь анх зүгээр ямар ч миксинггүй хөгжим ирж байгаа шүү дээ. Демо ирж байгаа нөгөө хоолой бичүүлэхэд. Тэгэд яг миксинг засах гад ингээд замаар ирэхэд тэр дууны хөгжим надад замаар авчирхад надад амар гоё санагдаад
Тэгээд тэрийг дуурахад би бүр амар гоё кайфтай гитар тоглолоо дээр нь те. Ингээд ирсэн чинь ваа энэ үнэхээр гоё дуу болчлоо гэдэг. За ер нь угаасаа ер нь бол гоё ингэж хөгжим нь гоё байвал байгаад тэгээд тэрнээс нь чи өөрөө бүр ингээ мотивашн аваад тэгээд ингээд нүг нь бол миксинг ер нь хөгжим бас чухал шүү. Тэгэл хөгжим амар чухал. бүгдөө л мэрэгчлэн байх хэрэгтэй. За аваагүй жишээлбэл одоо чи яг первый раз когда яг одоо анхны удаа чи яг ингээ чиний микс чинь амхэр дуурахгүй байж байжснаа. Ну яг одоо би дуурж би ч л аваагүй чиний урдны миксүүдийг сонсч ирсэн. Би ч чивтэр бол яг олон жил мэдэн. Тэгээ би чиний хийжсэн юм зөндөө сонсч ирсэн. Чи бол нэг ингээд гинтхэн өөр болсон те. Миний зүгээр миний бодлоор бол одоо жишээл чи баг ингээд би бол аваагүй нэр үнэхээр мундаг болсон байна гэдэг бол би бол гинжингийн дуунуудаас ч юм уу можигийн дуунуудаас ингээд анх мэдэрсэн баггүй юу. Тэгэхээр яг би тэр моментыг асуугаад байгаа байхгүй. Ямар моментыг чи яаж 19 он 10 эхлээд 17 8 9 яг төгсгөл. Яг бол би анх удаа яг чанартай хөвчийг сонссон. Залуучуудаа бичээрээ Sennheiser HD 650 тэрийг би анх удаа зүгээд сонсоод ягд бол өрөө болон өөр штэ тий яригч болгон бас өөр тий чихвч бол хүн болгоны толгоон дээр яг баг адилхан тий байдаг тий баг бид нар бүгдээрээ л нэг тэрэл адилхан дугуйлд сонсдог аахгүй юу. Тэгэл би тэр чихвчээрээ маш олон тийм референснүүдээ сонсож эхэлсэн байхгүй юу. Тэгээ Grammy nominated ямар тийм төрлийн дуунууд сонсоод тэгээ тэр дугуйлтаа дасаад тэгэл за би тэгээд уучраа олсон шүү гэж бодоод тэгэл яг авахгүйгээр бараг 5 жил өдөр болгон зөвхөн чихвчээр бүх микснүүдийг хийжсэн, бүх продакшн хийжсэн заяа. Тэгэл дараа одоо 22 онд буюу 5 жилийн дараа би одоо анхны миний Neumann-ыг авсан. Тэгээд контрол хамгийн чухал. Мэдээж өмнө чиний одоо толгойн дотор заавал нэг зураг байх ёстой шүү дээ тий. Одоо чи яаж энийг харж ин тий, хоолой хаана байх ёстой тий, бөмбөр яаж дуурах ёстой тий, тийм зураг мэдээж байх ёстой. Энэ хамгийн чухал шүү. Тэгэл чамд хамгийн ингээд гоё тусалдаг зүйл бол энэ чинь яг чиний контрол шүү дээ. Тэгэл би эхлээд контрол чинь яригч хэлж байгаа тий. Яригч шүү дээ тий. Тэгээд анхнаасаа ингээд энэ чихвч байсан. Тэр хөөрхөн миний чихвч одоо хүртэл амьд байна. Би тэгээд манай найздаа ингээд бэлгэлсэн Жононгийн цогоо. Тэгэл одоо бас Жононгийн цогоо маань Neumann-ыг авсан. Одоо тэгэл тэр контролыг мэдрэх ёстой. Тэрийг одоо ойлгох хэрэгтэй. Монгол дистрибьютор байгаа шүү дээ Sennheiser тий. Би байх ёстой GSS Central Tower хэдэн давхар мэдхгүй 2 3 давхар. Чи GSS амар мундаг реклам хийж байгаа шүү. Ягаад гэвэл би Neumann Sennheiser дуртай шүү. Одоо энэ брэнд надад одоо хэдий 3 4 жил одоо надад бүр 8 жил одоо надад тусалдаг байхгүй юу? Яг намайг өөр төвшин дээр гаргасан юм чинь. Максим, вопрос такой. Человек приходит, да, этапы, да? Ну, начальный этап, там, средний этап. Так. Высший этап. Ну, я спрашиваю такой вопрос у всех. Почему я спрашиваю? Потому что многие задают звукорежиссеры, которые начинают, у них там ничего не получается. В какой момент у них там получается? Да? Вот у тебя, например, когда было такое ощущение, в каких обстоятельствах было ощущение, что у тебя микс реально, фирма из говна стал нормально. Да. Такое ощущение. Ты имеешь в виду вообще процесс? Нет, я конкретно тебя спрашиваю. Первый раз? Когда? Вот первый раз. Потому что почему я спрашиваю? Потому что многие ребята, начинающие звукорежиссеры, ждут этого момента. И вот каким образом этот момент достигнет, они же хотят представить. И вот тебя спрашиваю, каким образом это... Слушай, во-первых, достижение какого-то вменяемого результата, это в первую очередь, когда ты можешь на вменяемом контроле услышать, скажем так, соответствие с определенными, не знаю, референсами, которые ты себе представляешь. То есть, получается, в связи с покупкой монитора, правильно? Ну, безусловно. То есть, в условных наушниках, скажем, ты можешь оценить детальность, планы, динамический диапазон, там, частотный диапазон и вообще в целом оценить произведение, как оно собрано, да, в миксе. Микс я имею в виду. Но глобально, конечно, лучше слушать на акустических системах и примерно понимать, насколько это соответствует
референсом, к которым ты идешь. Там, условно, если поп-музыка, там, ты сравниваешь там, с текущими, с какими-то там поп-миксами, которые ближе по духу, по вайбу там, и прочим, по продакшену, рок, значит, с роком, там, металл с металлом и так далее. Когда я прям начал это ощущать, впервые, наверное, прошло, скажем так, 4 года, когда я... Да, я работал с местными ребятами, местными командами. Там одна была, скажем так, это такой скапанк был, вторая группа более такая электронная. И я ковырялся с их работами, с их миксами. И вот у меня, честно говоря, если я сейчас это буду слушать, это будет все очень страшно. Вот. Но в какой-то момент я понял, что там, с каждым годом работа становится лучше и лучше. И в целом большой апгрейд в понимании и способности как бы слышать работу как законченный микс, это, конечно, хороший контроль. Хороший контроль и хороший комната. Хорошо. Если я правильно понял твой вопрос. Ер нь бол Максим болохоор юу гэж байна? Ер нь бол ингээд мя байж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол гол нь одоо ер нь бол дунд боломжийн микс хийж гисэн үе бол ер нь одоо техникийн шалтгаантай тийм. Yani одоо жишээлбэл яригч худалдаж авсан байна тийм. Нормал ер нь ажгүй боломжийн студийн яригч авсан байна. Тэгээд акустиктэй тийм газар авсан байна. Тэгээ энэ бол айгүй чухал гэсэн тийм ерөнхийдөө базаад хэлэх юм бол тиймэрхүү зүйлж л. Би яг өөрийнхөө би жишээлбэл миний хувьд бол бас ингэж боддог. Тэгэхээр би жишээлбэл яг би бол яг 96 оноос хойш гэдэг чи одоо баг 30 жил ажиллаж байна тийм. Тэгээд яг энэ салбарт 30 жил ажиллаж байгаа. 10 жил бол ер нь айгүй тийм мяас тийм үнэхээр мяа юм хийгээл. Тэгэл зүтгээл ингээл үзэж байгаа. Тэгээд үзэж байгаа над нэг тийм мэдрэмж өрсөн байхгүй юм. Тэгээ ягаад тэр мэдрэмжийг төрүүлсэн одоо юм л ном баггүй. Нөгөө Майк Страугийн нэг юм ном байдаг шүү дээ. Свиденис разум дээ. Mixing with the mind гэдэг. Тэрнэр нь болохоор ингээд нэг үг надад амар, нэг өгүүлбэр надад амар нөлөөлсөн баггүй. Миний хувьд бол тэр өгүүлбэр юу гэхээр чи спикерийг битгий сонс. Спикерийн цаана байгаа ертөнцийг хар гэж байгаа байхгүй. Тэгээ би тэр юурээс харж чадахгүй байгаа гэсэн. ертөнц байгааг нь мэдгүй. Би спикерийг сонсоод спикертэй сонсож байгаа ингээл янз бүрийн хаяад, мад, кик, мик те. Янз бүрийн дугаард төгсрөө урмаар дугаараад идэх. Спикер дээр би яг энэ дээр байгаа юм. Цаана ингээд амар том, агуу том аудио ертөнцөө шүү дээ. Манай студид аудио ертөнцөө гэдэг нэртэй. Тэр аудио ертөнцийг би амар ингээд 10 жил шухуу ингээд нүдэж чаад харж ирсэн байхгүй. Тэгээд харж эхлээд тэгээд би яг тэр үед хийсэн юмуд бол миний хамгийн дуртай миний хийсэн ажлууд байдаг. Ер нь бол энэ айгуу тийм айгуу түрийн психологийн чанартай юм байна гэж би бодсон. Яг миний хувьд бол. Тийм мэдээж. За тэгээд дараагийн асуулт болохоор ийм асуулт байна. За дараагийн асуулт маань ийм байна. За бид нар бол хэний хөгжмийг хийдэг вэ гэхээр мэдээж артистуудын хөгжмийг хийж байгаа тийм. Артистуудын хөгжмийг. За ер нь бол артистууд бол ер нь бол ингээд анзаарч байхад бол артистууд бидний ажлыг ер нь дутуу ойлгодог тийм тал аягүй их байдаг тийм ээ. За тэгээд дутуу ойлгоод тэгээд бидний хөгжмүүдийг бидний хийж байгаа ажлыг дутуу ойлгонгуудаа ингээд маш хурдан хийгээл те. Тэгснэ ингээд амар хямдхан үнээр хийх гэдэг те. За тэгээд тэгснэ артистууд нэг ингээд бас хөгжиж явсараад артистууд нэг ингээд жишээл нэг моментод ингээд юу юм бэ? Энд чинь үнэхээр бас мэржлийн юм байна те. Энийг бид нар үнэлэх ёстой юм байна гэдэг тийм ойлголт ингээд аваад эхэлдэг тийм. За тэгээд тийм артистуудын яг тийм моментын жишээлбэл ямар үед үүсдэг юм болоо. Тэгээд мэдээж та хэд бол бүгдээрээ л маш олон артистуудтай ажилласан байна тийм. Тэгээд энэ артистуудын чинь дунд нь бол та нарын ажлыг хүндэтгэж артистууд байгаа, хүндэтгэж артистууд байгаа. Ер нь бол хүн бол ингээд за би бол хүндэтгдэггүй артист ч гэдэг юм уу те. Эсвэл хүндэтгдэгтэй артист ч гэдэг тийм категори байхгүй шүү дээ. Хүндэтгдэггүй байж байгаа дараа нь яг ингээд саунд инженерийн ажлуудыг ингээд артистууд мэдээж иргэн чи өөрийнх нь дууг ингээд байнга ажиллаад байгаа юм чинь ойлгож эхлээд тэгээд хүндэлж эхэлдэг. Тэр момент нь юу н ямар үед үүсдэг юм болоод одоо жишээлбэл согтоогоос ирээд богинохоонд нэг минут аас. Нэтрийн талаар бодлоо хуваалцаач. За ямар үед. Яг хоо тэгэл одоо яан гэх юм те.
Ер нь жишээлбэл одоо ийм одоо тим артистуудыг жишээлбэл ингээд бидний ажлыг ойлгодог болгохын тулд тэгвэл жишээлбэл яах ёстой юм болоо бидний зүгээс жишээлбэл. Яг нь ер нь тэгэл манайхны гэх юм одоо яг үнийг хэлэхэд бол хөгжмийн одоо боловсрал гэх юм тий мэдрэмж гэх юм тий тэр тал дээр бол ер нь жоохон нэг яруу найргийн ард түмэн тий аялгауны гэхээс илүү тэгэхээр тэрийг жоохон дутуу үнэлэгддэг гэж магадгүй. Тэр ерөнхийдөө л дуурж ивэл болооч гэдэг юм тий. Тэгэл тэгээд одоо нөгөө culture-ийн хувьд бас culture-ийн хувьд гэх юм уу одоо энэ салбар ч өөрөө одоо mix mastering гэдэг ойлголтыг яг монголчууд хизэнээс ойлгож эхэлсэн тий. Одоо чинь Америкт бол анхнаасаа л ингээл байсан байх тийм. Тэгэнгүүт Монголд бол одоо mix mastering гэдгийг нэг мэдгүй одоо хэд чинь 90 оноос хойш ч юм уу тий. Яасан баг. Тэгэл тэр төлөв ойлголт нь угаасаа нөгөө хүмүүсийн дунд жоохон бага л байдаг хэл та. Чанартай дуурахчи гэж ботхоос илүү зүгээр за ерөнхийдөө болцсон юм шүү ч юм уу те. Яг мэдээж чанар хүн хүсэж байгаа те. Гэхдээ тэр чинь нөгөө тухайн артист ч өөрөө бас нэг дүгнж байгаа шүү дээ. За ер нь иймэрхүү байхад болчихно ч гэдэг юм уу те. Тэр нөгөө хүний нөгөө хандлага интерес л болдог л хэл та. Тэгээ юу гэж бодож байна? Одоо жишээлбэл ингээд артистууд мэдлэг гэх юм хөгжмийн боловсрол интерес. Бидний ажилд ингээд айгүй тийм одоо хүндэтгэлтэй яах юм. Тэгээ ер нь бол саунд гэдэг юм яа. Бидний ажил биш ер нь саунданда айгүй тийм ач холбогдол өгдөг болсон үе нь яг ханаас юм болоо. Тэ ач холбогдол өгөхгүй байгаа хүн бол мэдээж саунд инженерийг бол заах гэх юм байна шүү дээ. Ач холбогдол өгдөг хүн бол за тийг юм please миний төв хөгжмийг гоё дуургадаг гэдэг тийм. Яг энэ момент нь зүгээр их анх эхлээд бол артистуудад юусэн мэдэхгүй шүү дээ. Ер нь бол ингээд миксинг гэж ямар юм бэ тийм. Дуулцдаг тэгээд нэг юм энэ очтохгүй өөрийг нь хоолойнд уурж ивэл тэгээд окей гэж явчихдаг тийм. Ер нь бол зүгээр нэг хоолойг нь бичээл нэг янзлал өгдөг хүмүүс л гэж хардаг л та. Ер нь за нэг одоо юу гэдгийг хаалган бүргэд хаалган нэвдэрсэн, цоож нэвдэрсэн бойл төр цоожин солиод өгдөг хүнтэй л адилхан. Ер нь бол харьцдаг. Ер нь боддог ч юм уу мэдгүй. Яг нөгөө хөгжмийн боловсрал байхгүй гэсэн чинь бас амар нарийн мэрэгжил байгаа. Ер нь бол буруу дуургаад, буруу хөгжим хийгээд, буруу амар хийгээд хүмүүсийн чихэнд нөлөөлнө гэдэг ч юм уу. Нөгөө дисциплинийн тоогоор ч юм уу те. Тэгэхээр яг надад зүгээр анзаарсан юм зүгээр сүүлийн үед за 15 оноос хойш ер нь залуучууд илүү өөрийнхөө уран бүтээлийн дууралтанд илүү ингэж ач холбогдол өгдөг болсон. За ер нь нэг юм бөмбөр нь яг ингэж дуурмаар байна гэдэг ч юм уу. За энэ гитар нь жоохон ингэж хитрхийн ингэж чанга байгаад байна гэдэг ч юм уу. Өтгөн байгаад байна, шингэн байгаад байна гэдэг ч юм уу. Нэг тэрийг нэг одоо 15 оноос за 10 оноос хойш ч юм анзаарсан байж магадгүй. Өмнөхүүдийг бол би мэдэхгүй. Би чинь дөнгөж 13 оноос хойш энэ студийг ажиллавал яг энэ саунд инженерийг сууж эхэлсэн бохгүй 13 оноос. Тэгээд 13 оноос хойш суусаар хагаад нэг 15 6 оноос хойш дуучид артистуудтай ажиллаж эхэлсэн бохгүй. Яг одоо мэрэгжлийн гэдэг юм. 15 6 тий. Миний хувьд бол бас ер нь бол одоо Монголд байгаа энэ олон саунд инженер хуучруулын хажууд бол минийх бол богинохон бага хугацаа байхгүй. Тэгэл энэ хугацаанд ч тэгэл янз янз хүмүүстэй л тулаал. Одоо нэг байгууллагын шинжил бичүүлэх хэсэг л тэд нар чинь бас нэг ингээл сонь хүмүүс орж үгүй манайх ингэдэг юм аа ингээд дуучтай ажиллаж байгаа. Дуу бичтгэл бол бичдэг гэдэг байдлаар ч юм ханддаг. Тэ? Иймэрхүү хандлагууд бас маш их байдаг. Дуучт нь бол өөрсдөө одоо уг нь бол бид нар чинь за энэ дуу бол ингэж дуурал гоё болох юм байна. За энэ ингээл гээд бид нар дав суужир бүх юм тааруулаад ингээд дуучинтай хүлээлгэж өгч байгаа. Дуучин авангуудаа одоо сахар давсаа ихтүүлээд ундаг. За энэ тэ энэ талхны давсан сулаана. Давсын жоохон нэмээдэг. Хүн болгоно нөгөө өөр давстай хоол идэх шиг хөгжмийн болгон өөр чигтэй байхгүй. Яг тэр шиг жоох ингэ нэмээдэг. Энийг ингэ хасаадаг. Тэнгүүд манус нөгөө шүнжин тай өдөржин суусан юм ингэ байхгүй болчдөг. Энэ дээр жоох ингэ урам уурдаг. Тэгээ уг нь бол амар сэтгэлээ гаргаад ажилладаг. Тэнгүүд тиймэрхүү юм. Яг ер нь тэгэл хүн чинь нөгөө хийж үзээгүй юм аа. Ер нь бол мэддэггүй шүү дээ. Одоо жишээ нь артистууд бол миксинг хийдгүү те зүгээр нэг хүн хийчдэг гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүд тэрийг одоо юу гэдэг юм над дээр чинь юм хийлгэж хагаад
өөрөө хийж үзэх гэдэг ч юм уу тий. Тэгээ болохгүй болонгуудаа л илүү мэдэрдэг баг. Өөрөөр хэлбэл ингэж шүү дээ. Хоёрын яриагаас ингээд базаад хэлэх юм бол артистууд өөрсдөө бас хөгждөг байх юм шүү дээ. Эхлээд өөрсдөө балдаж үзээ тий. Одоо дэгийг хэлж байгаа бол за энэ нь болохгүй байх гингүүд нь тэрийг нь одоо ингээд балансанд хөрүүлсэн байгаа юм дээр чил хоолойгийн чангалал, бас гитарын чангалах юм бол кикэн байхгүй болчих шүү дээ. Тэнгүүд нь кикэн байхгүй болчихгоот нь дахиад бас гитарын кикийн чангалангууд бас дахиад бас гитар нь байхгүй. Ингэсээр явал кик бас хөрвүүлдэг. Нөгөө микс бол бүр завааж өгнө шүү дээ. Тэгээ энэ дээр өөрсдөө жишээд артистууд нь өөрсдөө алдаж үзээд за тэнгүүд ер нь бол энэ саунд инженерийн мэрэгчлэлчин бол айгүй чухал юм биш үү? Болохгүй юм байна. Тэрийг нь дараа нь мэддэг болоод ойлгодог болоод тэгээ дараа нь айгүй сериусны ингэж өөрийнх юм да. Одоо юун дээр хангал. Одоо тэгж ойлгодог нь бол цөөхөө. Ер нь тэгдэг болдог л гэсэн тийм замтай тийм зам зарч. Тийм баг. Тэгэхээр шууд артистууд бол тийм болдгоо бас өөрсдөө хөгждөг байх юм тийм ээ. Зүг тийм юм гэж. Заалаагүй жишээ юу гэж бодож байна. Вообще ойлгосон. Асуусыг бол ойлгосон тийм. Артистууд Одоо тэгэл би ингэж боддог. Хөөд би зүгээр нэг 2003 онд тэгээд 2005 6 онд Монголын хөгжим надад маш чанартай санагдсан. Анхны татарын цомог тэгэл боолдын анхны цомог би бүр нэг төгс төгөлдөр гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд сонсоод миний тэр тухайн үеийн зүгээр нэг компьютерний яригчаар ингээд сонсоод маш ингээд тодорхой гоё ингээд дуурчсан байхгүй юу. Томо ах мундаг. Тэгэл дараа ингээд би Монгол хөгжмөө сонсоод тэгээ янз бүрийн рэперчүүдийг сүүлийн одоо татарын 2006 7 онд хийсэн микснүүд жоохон мя болсон миний ингээд сонсохдоо яг сонсогч чиг бас л нэг нэмээд тухайн үед нэг тийм чанартай ингээд спикер яригчтэй зүгээр нэг гэр ахын тийм бараа мараа байхгүй байсан шүү дээ. Зүгээр нэг хүмүүс зүгээр нэг уцтай нэг чихвчээр сонсож байсан. Яаж одоо хүмүүс тухайн үед сонсож байсан. Одоо бол артистууд бүгдээрээ л машин дуурал гайгүй байна те. AirPods те хүн болгонд адилхан дуурдаг байхгүй те. Шүд чих рүү ингээд хийгээд зүгээл адилхан дуурдаг те. Тэгээд одоогийн артист бол шууд одоо шударгаар те өөртөө ингээд сонгож чадна. За одоо энэ миний микс байна те. Энэ одоо миний биш миний артистийн микс те. Миний артист. Тэгээ нөгөө талаас за одоо Travis Scott байна те. Одоо хэн илүү дуурдаг юм бэ гэж артист сонсоод за миний микс жоохон мя байна гэж бодоод за дараа ингээд ямар нэг хүнд ирээлээ сонсоод за энэ одоо гайгүй дуурдаг байхгүй юу. Тэгээд сүүл одоо жилийн өмнө надад тийм нэг хэрүүлчиг байсан байхгүй юу. Чойдог Moji хин нэг дүү бишсэн нэг Таиландын нэг баж. Тэгээд эднэртэй нэг юм хийсэн. Бид нар угаасаа нэг фонограм гэж яриаг үзээ. Тэгэл Moji надад гуяа гэд надад одоо бид нар одоо бит мит хийж өгөөч. За би бит мит хийсэн. Тэгэл Чойдогийн 2 удаа бичсэн. Чойдог маяглаж ихэлсэн баггүй юу. Эхлээд би бичсэн. Би өөрөө сонссон. Жохон эвгүй байна. За дахиад нэг удаа орё. Дахиад нэг удаа орсон. Окей. Одоо гайгүй болцсон. Одоо би угаасаа л хангалттай 2 удаа хүнийг ингэж бичсэн баггүй юу. Дараа удаа би яг өөр нэг ажилтай битүү ажилтай байсан. Тэгээд тэр над руу за өгшөө дахиад нэг удаа орох уу яах вэ? Чи яасан тоглож гин маашин тий. Бид нар одоо чамтай хангалттай 2 удаа бичсэн шүү. Тэр чинь жоохон гомдоод за одоо ингээд тэгээд над руу хин бэлгүнээ хироши залгаж өгшөө. Тэр одоо чиний хөгжим хэрэггүй шүү. Тэгээд над хоолойнуудыг замаараа над руу явуулаад өгөөч. Яасан болсон юм бэ? Бид нар шинээр хөгжим хийнэ. Хинээр хийх юм бэ? Манай нэг залуучууд бас байгаа. Эднэр одоо хөгжим хийсэн баг сар болсон баггүй. Би эднэрээс бүр мөнгө авсангүй шүү дээ. Зүгээр за окей Moji манайх окей. Тэгэл сарын дараа эднэр Moji надад хэлж байна. Тэгээд эднэрийн одоо хийсэн фонограмыг микс хийхүүгүй юу? Би яасан би чи тоглож байна. Би өөрөө ингэж жамд фонограм бичсэн шүү дээ тий. Би одоо энийг бүгдийг одоо бэлгүнээ хироши хин одоо хар бүртгэл заяа. Ягаад гэвэл ингэж миний ажлаа хүндлэхгүй юм чинь тий хар дансан тий. Ягаад гэвэл миний ингэж ажлаа хүндлэхгүй юм чинь би яаж одоо харилцах юм бэ тий. Тэгээд сар болоод эднэр Америк руу ямар нэг хүнд микс мастер руу загсан байхгүй юу? Тэр микс ирээд таалагдсангүй. Дахиад нэг удаа явуулаад дахиад ирээд таалагдсангүй. Тэгээд Чойдог өөрөө ойлгоод одоо ингэж хэлж шээ тий. Одоо дуучин яаж одоо ингэж хүлээн авдаг юм бэ тий. Яаж одоо ойлгодог тий. Тэгээд тэр Чойдог над руу залгаад би бүр ингэж удаа авахгүй шүү. Чи намайг тоохгүй шүү дээ. Чи миний ажлыг хүндлэхгүй шүү. Би яаж одоо чамтай харилцах юм бэ тий. Тэгэл Moji над руу залгаад яаса би гэсэн за
одоо чойдог над руу ингээл юм уу бичээд тэгээд хоёлаа холбогдъё. Би тэгээд холбогдсон. Чойдог ирээд ингээд хэлсэн. Би одоо ингээд өгшөө надад нэгэн асуудал байна. Нэг хитгэн гитар нэмэх хэрэгтэй. Тийм үү? Тэ би зүгээр нэг ямар нэг чиний одоо өмнө хийсэн тэр миксийг сонсоод өөр нэг гадаад хүний сонсоод чиний микс хамаагүй дээр байсан гэсэн. Би тэгэл за окей. Тэгээд хоёрхан гитар нэмээ. За окей. Хоёрхан гурван гитар нэмээд тэгээд тэр дуу болсон байхгүй юу? Зүгээр нэг хүн орчин үеийн хүн миний хувьд бол зүгээр нэг орчин үеийн төхөөрөмжөөр тэр дугартыг сонсоод шууд ялгарч чадна. Одоо энэ зөв юм уу, тэр зөв юм уу, энэ буруу юм уу, тэр буруу юу таалагддаг тэрийг хүн мөнгөөрөө сонгодог байхгүй юу? Тэгээд ер нь бол нөгөө хүн бас энд нөгөө цагаа гаргаад ажиллаж байгаа гэдгийг ойлгохгүй. Амар олон дахин удаа бичүүлдэг те. Сүүлдээ болдог дахиад өөр юм нөгөө нэг яг гоо тэр хүний артистийн хувьд өөрийнхөө юм гоё болгочихыг хүсээд байна л да. Тэр нь өөрт нь давуу тал нь болж байна. Нөгөө талд нөгөө нэг хүн ажиллаад байгаа шүү дээ. Түнгод баахан ажил ингэж болж баахан болчоод одоо нэг дуу хийх байснаа 2-3 дуу болоод гэдэг ч юм уу. Баахан болж яснаа эцсийн сүлд нэг дууны л тооцоо хийдэг ч юм уу те. Инкер чин мань чинь нөгөө хүндээ гомдох уу, уурлах уу те ямар реакшн тийм үлддэг байхгүй. Ер нь бол багаад хэлэх юм бол юм байгаа байхгүй. Одоо манай цогтоо дэгийн хоёр бол ерөнхийдөө бол артистуудтайгаа болвол ер нь бол ойлголцоод ажилладаг те. За ингээд артист нь өөрөө ойлгохгүй, буруу юм хийж байгаа ойлгохгүй, тэгээд ингээд тахт нь бол заах уу гээл нэгсгээд хүлэн зөвшөөрөл орж имээ л та. Манай би бүр инсүрэгтэй. Би бас ойлголцоо шууд ингээд бас жоохон хатуу хэлээ. За чадахгүй шүү, болио шүү, заа шүү ингээд жоохон хүчлээд. Ер нь бол алаагүй шиг байх ёстой. Хит хүлцэнгүй байвал бас хэцүү. Энэ нөгөө нэг яг ажил бол ажил واخгүй. Хамаг цагаа ингээд гаргаад дараа нь чиний ажил юу ч биш дими болоод юу юм бэ? Би одоо бол яг л тэгж боддог болсон. Би бол амар хүлцэнгүй байсан байна. Амар олон жил ингээд хүлцэнгүй манайх гэлтгүй бас зөндөө хүмүүс над дээр бичүүлнэ шүү дээ. Тунгууд бид тэр болгож ингээл хүлцэнгүй ажилладаг загнадаг те. Тунгууд ардлын үр дүн ерөөсөө тэр нөгөө ингээд олон өдөр цаг ингээд зарцуулсан. Өөхч биш булчирхаа. Яг нэг юм голсолдог хүмүүс шүү дээ. Тий. За Максим, такая эмоциональная дискуссия была. Мне очень интересно, что раз. Вот просто о чем вопрос был. Вот артисты бывают, да, которые совершенно не понимают, что ты делаешь. Часто. А бывают артисты, которые этот же артист, да, ну, например, через год-два начинает уже совсем другой, да, уже с понятием с тобой работают, допустим, да, вот. Много раз такое было. Да. Вот каким образом наступает тот момент вот этого артиста? Просто мы имеем в виду вопрос конкретно про артиста, а не про звукорежиссера. Слушай, ну смотри, как звукорежиссер с этим таким артистом должен вообще разговаривать? Вот такой вопрос. Смотри, да, я понял. Я начинал вообще... Пожалуйста, наши ребята, вот они говорят, что наши монгольские ребята, да, ну, Цохто, Деги, они говорят, что это мы там, если они просят там какой-то нелепый... Кик добавить. Ну, добавить, кик добавь, добавляет, потом бас добавь, и потом кик исчезает, а потом он такой бесконечно. Они вот... Алаго говорит, пошел ты вообще, но нет, пошел нахуй, говорит. Нет, я сказал... А ты как тебя брал? Я знаешь, что сказал? Я сказал, что парняга пришел, я говорю, сейчас в современных условиях каждый человек может сам понимать, какой звук. Это раньше непонятно было на старых стрёмных наушниках, как что звучало. Сейчас человек может спокойно послушать и Трэвиса Скотта, и твою работу, и уже сказать, вот все конкуренции все. Да. Вот поэтому человек сам выбирает. И все становится, конечно, и все становится на свои места. Конкретно, что ты, как ты думаешь, вот таким? У тебя же много... Слушай, ну смотри, да, я просто прошел и такой способ как бы взаимодействия с артистами, и другой. И поначалу, да, я пытался тоже как бы продавливать свои как бы интересы. Я считаю, это немножко как бы эгоистичные вещи, потому что в конечном итоге это песня артиста, это его, как бы, это его творчество. Ну, в итоге, вот я к этому и пришел, да. То есть в итоге, ну, я могу навязывать свои какие-то творческие видения, там, свои мысли, свои идеи, но он уйдет, и вполне вероятно, он будет тебя потом обвинить, потому что он будет слушать эту песню, и ну, ему она не понравится. Именно по этой причине, потому что он заморачивается на условном там, соотношении там, кика и баса. Да?
И в итоге как бы и он останется недовольный, и ты в итоге потеряешь потенциального клиента в будущем. С другой стороны, если ты четко понимаешь свое творческое как бы мышление, творческое видение и свою стилистику, да, скажем так, ну, я надеюсь, я понятно как бы изъясняюсь, и ты уверен в том, что ты делаешь, возможно, артист тебя тоже как бы определенно меняет под свои эти самые А можно хотелки. просто сказать, ты сколько миксов свел, Витя? Можно и так сказать, да. Это, короче, опять, это немножко, как бы, понимаешь, кто из вас эгоист, как бы, вот этот вопрос. Кто на себя... Кто больше эгоист, тот и Да, победил. Да. Короче, не рыба, не мясо, а ты говоришь, пусть будет мясо, да? Но мясо пусть клиент, да? Ну, Нет, я говорю о том, что это песня артиста, Ну, и артиста, да. ну, Пусть он- я пусть делаю, он решает, да, да, я как бы хочет, пожалуйста. Но все я правки потом, дополнительную плату. да, именно так. В итоге именно так. ер нь бол яг Максим гिचлэн л та. Ер нь бол яг дуу болвол тухайн артистийн өөрийнх нь одоо тийм би бол ингээд Максим ингээд тэр миний хүч болчихно ингээд яваад гэж надаас. Тэгэхээр тэр дуучин бол тэр дуутайгаа амьдрна. Тэгэхээр тэр бол ингээд дуус хоолгондоо за би энэ нэг дурак те наа миний юм ингээд хийсэн юм ингээд миний хэлсэн юм хүлэн зөвшөөрөхгүйгээр одоо миний юм ингээд муухай болгоо хийсэн гэж байнга бодох болно. Тийм учраас би бол нөгөө юуныхан дуучны хийх юм нь бол хийхийг боддгоо. Надад бас би бол өөрийнхөө бас бод санд бодыг бол илэрхийлдэг. Гэхдээ бол бүр ингээд би ингэмээр байна, ийм байх хэрэгтэй гэж бол. Ер нь бол ингээд айгүй сонин юм өнцгүүд гарчлаа л да. Одоо жишээлбэл ингээд манай хоёр бол те манай монголчууд бол яг нөгөө буддист хүмүүс учраас ингээд амар зөөлөн те гэсэн юм ингээд дундыг бариа те за ингээд алинч болох гал ингээд нэг ингээд дундын баримтлал манай алаагүй алын шуугаа хэлчихдэг те. Артист болгон те ингээд 80% ярьж юм. Айгүй олон артист сонсоо яг энийг бол зүгээр алаагүй загнадаг те алаагүй бол амар тийм Намайг хаа багасаа мэдсэн одоо алын шуу зүрдүүлдэг гэдэг хүмүүс энийг сонс. Нарга. Максим болохоор эсрэгээрээ бай. Алаагүйгийн бүр эсрэг байрна баг шүү те. Алаагүй бол өөрийнхөө байдлахыг хүсдэг. Максим бол юу яхаа дуучны юм байна. За миний байр суурь бол бас арай өөр. Би бол аль байр сууриаар нь ажиллаж үзсэн. Дундын байранд үзсэн, дундынхаараа байж явж байгаад би өөрийг хохирсон. Би бол ингээд зөвхөн би биш манай гэр бүл хохироод байгаа байхгүй. Манай хүүхдүүд чинь өөрсдийнх нь идэх хоол те тэрнээс нь хумслаад байгаа байхгүй тэр артистууд ч те би жишээлбэл ингээд сардаа ингээд шүүдэд 10 дуу хийх хэрэгтэй байсан бол нэг дундаа ингээд саржангаа болчих юм бол би манай хүүхд идэх хоол нь 10 дахин багасч 20 дахин багасч байгаа шүү дээ те тэгэхээр энэ бол миний энэгээр явж үзээд энэ бол болохгүй байна гэдэг тийм цэг тавьсан дараагийнх нь болохоор ингээд артистийнх нь зүг байна гэдгээр нь яваад артистийнх нь бүх юм хийсэн юм ингээд яг өөрийнхөө байлах гэж үзсэн тэгээд айгүй олон хүмүүстээ муудалцсан. Тэгээ манай монголчууд бол тэрийг бол шууд ингээд энэ хүн бол надтай ажиллахыг хүсэхгүй байгаа юм байна. Тийм учраас намайг бүр ингээд агнор хийгээд байгаа юм байна гэж ойлгоод. Тэгэхээр би за ингэж бас болохгүй юм байна гэж ойлгосон. Тэгээд ер нь бол би одоо бол би юу гэж боддог болсон бэ гэвэл ерөнхийдөө артистуудтай ажиллахдаа нэг хүнтэй олон удаан хугацаанд ажиллавал зүгээр юм байна гэдэг би бодол өгсөн байна. Тэгвэл бас ятарч штэ. Тэр нь бол жишээлбэл одоо нэг хүнтэй ингээд ажиллах юм бол нэг дундаар ажиллаа тийм үү? Хоёр дундаар ажиллаа. Би энийг ойлголцдог болно тийм үү? Тэгэхээр ингээд айгүй олон жил ажиллах юм бол айгүй олон хүмүүст ингээд байнгын ажиллах юм бол ерөнхийдөө бол одоо нэг эхнэр нөхөр хоёр алдчихж байгаа сүлдээ ингээд явдаг шиг тийм. Ерөнхийдөө тийм ажлын юм би ер нь бол тийм юм илүү үздэг болсон. Энэ хүн болгонтой ажиллах биш тийм. Би бол энэ артисттай ажилладаг. Тэр артист бол байнга одоо жил болгон цомог хийдэг тийм. Миний ажилтаа ажилладаг тийм гэдэг ч юм уу. Тиймэрхүү байр суурь надад их зүгээр юм болов уу гэж би боддог болсон байна. Ер нь бол зөв. Тэгэхдээ бас нөгөө хайрцаглагдана гэдэг нэг аюул байна. Тэр аюулаас жоохон тэр хүмүүс зайлсхийх. ч бас л цаг завсч дахиад Тий, яг хөө тийм. яг зүгээр ер нь бол хүн ер нь тэгэл одоо ингээл ажиллаж туршлах одоо нэмэгдэх хэрэгтэй. За ер нь ингүүл зүгээр юм байна. Энийг насмаар юм байна. Ингмээр юм байна гэдэг юм хүмүүс өөрөө гаргадаг юм шиг цаг хугацааны ирэхээр тэр нь бол яг хүн янз бүр үеж болж шүү дээ. Зарим хүмүүс бол ингээл за би яг ингээл ажиллаад дуусгана гэл те. Одоо би нэг сонсчихсан байхгүй нөгөө хин мөнх хөргөл гэдэг ах байдаг шүү дээ. Тэрийг нөгөө бичлэгийнх нь одоо нөгөө ажлын цаг нь ингээд дууссан бол хүн дуулчихсан ч хамаагүй ингээд юм амтрага гарчдаг гэж сонсчихсан байхгүй. Тэгээд би өөр анх сонсчод юу яриад байгаа юм бэ гэд. Нэг хүнтэй ингээд ажиллаад Гэтэ зүгээр ингээд одоо ингээд бодонгот бас
Ер нь бол тэр хүн бас өөрийнхөө цагийг үнэлж чинь тий. Тэр бол бас хоёр талтай байхгүй. Нөгөө артистууд ч гэсэн ер нь бодмоор байгаа байхгүй тий. За энэ хүн чинь бас ингээд цагаа зарцуулж байгаа. Тэгээд цаг товлоод бичиж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд мэдээж бодвол би тэдэн цагаас миний ажил дууснаа гэж хэлсэн л байгаа шүү дээ. Продуктгүй юм шиг байгаа юм. Би зүгээр ингээд бодохгүй. Хэрвээ чи нэг дуучтай нэг дандаа л нэг дүчтэй ажиллах бол тий. Одоо таны одоо ажлын харилцаа тий хувь хүний харилцаа одоо ингээд бүх юм хоолойд тий мэддэхгүй болдохгүй тий. Ямар ч байсан дуучин болгонтэй энэ чинь манай ажил штэ тий. Манай хоол, манай юм уу тий. Манай мөнгө тий. Манай амьдрал. Тэгэл заавал нэг жоохон зай байх ёстой. Хүнтэй тэр дуучинтай зай байх ёстой. Хэрвээ тийм зай байвал тий одоо бид нар зөвхөн ажлын талаар ярьж байна. Ажлаас гараад за бид нар хүүх хүний тий одоо ямар тий тэрийг одоо ярилцсанаа. Гэхдээ хүмүүс чинь энийг тий ойлгохгүйгээр тий шууд одоо бүгдийн за өгшөө дахиад 2 микс надад хийгээрээ дахиад энэ одоо дахиад үнгүй хийлээ гэдэг юм уу? Тийм шүү дээ. Одоо чи найз болсон шүү дээ тий. Угасаал найз болсон юм чинь за өгшөө одоо энэ жоохон би дахиад нэг хоолоогоо бичиж энэ одоо мөр жоохон болохгүй байна. Биш аваагүй юм чинь байхгүй. Ер нь бол чи өөрөө үнгүй хийсэн бол чинь үгүй эхлээд чи мөнгө авсан жишээ тий. Одоо нэг ажлын бичлэг микс мастер тий гэж хэлчих. Дараа нь тэгээд бичлэг микс мастер хийсэн. Окей. Тэр чинь чиний найз юм чинь тий хажууд тий одоо таны одоо ажил тий хувь хүний харилцаа ингээд холцсон юм чинь тэгэл за дахиад нэг удаа микс хийчих тий дахиад тэрийг янзлчих. Дахиад нэг удаа тэрийг янзлчих. Чамд цаг зав байхгүй тэрийг янзлахаар тий тэгэл бүх чиний одоо харилцаа, ажлын харилцаа ч юм уу тий найз нөхдөлийн харилцаа ч юм уу бүр будаа болдог хэвгүй. Ер нь бол алгууг хэлж байгаа бол ингэж шүү дээ. Ер нь бол найзын дундаа бол ажил хийх юм бол сүултээ ингээд тог болдгоо гэх тий. Яг миний хувьд бол яг тэгээ найзтайгаа ч гэсэн гоё тохирч болно шүү дээ. Гоё ер нь бол хүмүүс хинтээ бол жоохон ингээд ядаргаатай ингэж бол явандаа бол тэгэл тассан л та. Биш тий та нар маань гэдэг дөндөө тартуулаад байна. Бид нар чинь одоо чи дэг яах үнгүй юм хийж гэдгүүл байлгүй тий. Дэг бас одоо чи ингээд та бол миний одоо би ингээд одоо юм суперстар болцоод та миний юм үнгүй хийх гэдэг ярьдгүй байлгүй тий. Тийм тэг чин тэгэхээр эн чин бол бас тийм бас хүн болгон тийм биш байх л та тий. Тэгээ хувь хүний чанар шүү дээ. Тийм. Бас өөрийгөө яаж харуулж байна тий. Жишээлбэл ингээд хүн ингээд энэ хүнтэй бол ингэж харьцах боломжтой юм байна гэдэг тийм мэдээллийг өгчих юм бол тэр хүн мэдээж гэдэг л харьцсан тий. Боломжгүй гэдгийг ингээд байн анхааруул хичнээн найз дундаа байсан ч гэсэн анхааруулаад явж бас байж болох болов гэж би бодож байна л та тий. Яг Максим перевод вообще я говорю, что я думаю, что это лучше с одним артистом работать, чтобы конфликтов не возникало. Имеется в виду прежний вопрос, помнишь, да? Да, я на самом деле подумал, что еще очень важный момент. Здесь в первую очередь важно понимать, кто ты с артистом. Если ты команда, а это в первую очередь командная работа, о чем я как бы... А ты же с Ocean Grey работаешь, да? Да, это в большей части это командная игра, понимаешь? То есть можно рассчитывать, смотреть на все это как типа, блин, я делаю эту аранжировку, я делаю микс, я знаю, как лучше, типа откинься и просто доверься мне, да? А можно работать как команда. И на самом деле история знает огромное количество странных решений, которые шли от артиста уже по фидбэкам по определенному миксу. И они были реально лучше, да. И, возможно, мы до конца не знаем, да, какие споры возникали во время... У нас еще мозг работает как технический, не как... И зачастую, ты знаешь, бывают такие моменты, что ты вот даже поработал над миксом, приходишь через неделю, это слушаешь и думаешь, блин, ну вот это же надо сделать. Ну там это надо поднять, то убавить, а здесь пространство переработать. Это происходит постоянно, здесь, сейчас. Поэтому пара ушей, скажем, которые не погружены в процесс и другое видение, мне кажется, они всегда... Да, либо не будут лишними, либо зачастую... Да. Максимын гэж л одоо ер нь бол бидний ажил бол багийн ажил тийм. Бид нар бол зүгээр багийн нэг хэсэг тийм. Багийн нэг жижигхэн юм хэрэг шуурга. Тэгэхээр бид нар бол багийнхаа бас одоо яг нь Максим бол одоо нэг Ocean Grey-ийн багийн одоо нэг хүн шүү дээ тийм. Ocean Grey-ийн бол бүхэл дуу Максимтай хамтарч ажиллагдаж байгаа тийм. Би продюсер шүү дээ.
Я продюсер в том числе, да. Нэтворкийн звукрежиссер тийм. Да. Ер нь бол зөвхөн ингээ миксинг мастеринг инженер биш бас аранжировка хийдэг тийм. Хөгжмийн продюсер хөгжмүүд одоо Ocean Greg-ийн дуунуудыг продюсерлдэг тийм ажил хийдэг учраас ер нь бол багаараа ажиллах бол ер нь бол дэлхийн одоо саунд инженерийн түүхэн тийм биш аудио инженерийн түүхэнд бол ер нь бол багаараа ажиллаа. Тэгээ багийнханаас ирсэн нөгөө фидбакууд буюу саналууд шүү дээ. Энийг нэгчүүд яасан нэглэж чинь яасан гэсэн тийм саналуудаас аюу гой санаанууд гарсан түүх бол аюух байдаг. Тэгэхээр багийн ажил бол зүгээрээ гэсэн нэг тийм юм ярьж байна. За дараагийн асуулт. За дараагийн асуулт болохоор аюу тийм одоо тийм сонин асуулт. За тэгээд та нар юу гэж боддог вэ? Монгол саунд гэж байдгүй. За байдаг бол энэ саундыг бид нар хөгжүүлэх ёстой юу гэдэг асуулт. За зөвхөн юу гэж бодож байна? Монгол саунд Тийм бусад орныхаас өөр саунд гэж байдгүй. Бидний саунд өөр дуурдаггүй. Яг энэ асуулт асууж байгаа би чинь орос саунд гэж байдаг байхгүй юу? Russian sound гэх тийм. микстэй Тэрнтэй адилхан Монгол саунд гэж байдгүй гэж асуу. Та нар хэрвээ байдаг бол тэр биднийг ингээд хадгалах ёстой. Жишээл Оросд бол тэр Russian sound гэдгийг бид нар өөрсдөө бүр ингээд брэнд болсон. Тэгээ энэ тэрийг нэг тийм бариад явдаг. Одоо энэ орос миксүүд бол юм ялгаж сонсогддог байхгүй юу? Тэр усаар нь асууж. яг ер нь бол яг одоо Монгол миксингийн өнгөйг Ер нь бол яг хүн би арай жоохон нөгөө одоо ч бид нар микс хийж байхдаа бид нар Монгол хүнийхээ сэтгүүгээр хийж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр Монгол хүнийхээ философоор хийж байгаа учраас бид нар бол жишээлбэл одоо ингээд Европ хүмүүс жишээл ингээд амар хатуу дуурдаг юм жишээл таалагддаг. Жишээл би жишээ ярьж байгаа шүү. Европод хийдэг жишээл таалагддаг бол бидэрт таалагддаг. Тэр нь ингээд чихэн чигсээ сонсоод байж учраас бид нар ингээд хүссэн хүсээгүй мэдрэмжээрээ жишээл тэрийг авдаг тийм байдаг ч юм уу. Тиймэрхүү юм байдгүй юу гэж боддгоо л гэж асууж байгаа байхгүй. миксинг дээр тий. Ер нь дууралт, хөгжмийн дууралт тийм. Ер нь хятад дууралт бас арай жоохон өөр байгаад байна. Миний зүгээр бодлоор бол хятад дууралт арай өөр, орсууд нэг жоохон арай өөр, энтгэг дууралт арай өөр тийм. Энтгэг миксинг инженер хийсэн мэдэгдэхээр тийм. Би нэг рагутай ажиллаж байсан учраас рагуучууд энтгэг хүн шүү дээ. Рагу натхан, рагу раман, рагу натхан гэдэг тийм амар энтгэг хүн шүү дээ. Сингапур биш юм уу? Зүгээр рагу биш. Рагуч болохоор зүгээр бид нар зөвлөдөг өгөх нэрийг богиносгаа хийсэн байхгүй. Яг бүтэн нэр нь рагуран, рагураман, рагу натхан гэдэг амар. За тэгээ юу гэж бодож байна? Цогтоогоос эхлэе. Яг одоо бид нар юунаас одоо инспирэшн авч микс хийж юм гэхээр тэгэл ер нь Америк дуунуудыг л авч иж тэгэхээр тэд нар шиг дуургах гэдэг тал руугаа мэдээж хийж байгаа. Гэтэ мэдээж Референс авах гэсэн үг тийм. Монгол одоо хүн л юм чинь мэдээж өөрсдийн одоо мэдрэмж филинг бол угаасаа байдаг бах. Гэтэ би бол яг энэ тухай бол яг бодож байгаагүй. Яг нь Америк микс гэж бол байдаг англи микс ч юм уу те. Яг түрүүн хэлсэн нөгөө орс дуунууд бол өөр дуурдаг те. Жишээ нь миний одоо чиглэл авахыг хүсдэг гэх юм уу те. Тэр нь бол ер нь бол Америк тал руу байхгүй орс морс бол биш хэдэд бол биш. Тэгэхээр тэд нар шиг л дуургая гэж боддог. Америк саунд гэдэг. Америк саунд. Англи ч юм. Тэгээ юу гэж бодож Монгол саунд гэж байна уу? Одоо жишээл манай Монгол ер нь тийм тэр талаар би бодож үзчихсэн юм. Монгол хөгжмийн саунд, Монголын дууны саунд юм яаж дуу? Яг хөгжмийн дууралтан дээр бол байж болох. Миксинг дээр бол би мэдэхгүй нэ. Ер нь яг манус залуучууд манус бол яг үүндээ бас барууны ч юм уу солонгосын ч юм уу нөгөө адил төстөө дуунаас одоо сонсч иж тэндээс жишээ юм аавж тэгж адилхан дуурах хичээдэг ч юм уу. Ер нь бол гой дууралт гэсэн нэг юм байгаа шүү дээ. Одоо юу гэдэг tube taking компрессороор ороод ингээд за энэ одоо жишээ нь Ariana Grande хоолой. Яг ингэж гой дуурж байна гэдэг. Гой дууралт гэсэн юм байгаа шүү дээ. Одоо тэр бол би хаана байдаг вэ гэхээр UK-д ч юм уу Америкт байдаг л гэж боддог. Тэрнээс биш одоо солонгос дуунуудыг яг үндэ ингэ сонсонгод тэд нар шиг дуурахгүй юм санагддаг. Яг зүгээр тэр бол ингээд одоо Америк хүнээр одоо ч юм уу Америкт очиж студиэр хийлгүүл ондоох. Гэтэ яг таны хэлдэг яг үнэнэлт ингээд орны бас жоохон онцлог бол байдаг. Манайх болохоор Манай тим онцлог байна уу тэгээс. Манайд манайх ч одоо энэ дөнгөж хөгжиж явж байгаа салбар шүү дээ. Ингэж аахгүй. Ер нь бол бид нар бол одоо жишээл сонсож байгаа тийм. Бид нар бол миксинг инженер бол англи шиг тим олон жил яагаад вэ? Тэгээ одоо жишээ нь Хаанаас Америк шиг биш тийм. Тэд нар бол анхныхаа хийж явах үедээ бол одоо жишээл Beatles-ийн үед бол Beatles-ийн саунд инженер бол Америкчуудтай Америкийн Billboard-ын саундуудыг сонсоод Америк шиг болох гэж үздэг байсан тийм. Америкчууд нэсрэгээр Английн Billboard-ыг сонсоод Beatles-ийг сонсоод тэр шиг болох гэж үздэг байсан. тэр чинь ингээд амар олон жил ингээд явчихж байгаа байхгүй тийм. Тэгээ тэр дунд ч маш олон саунд инженерүүд ингээд явчихж байгаа. Тэгээ тэрийг тэгж тэр одоо ч үгээр ингээд референсүүдийг бүгдийг хийж сурсныхаа дараа ер нь бол ингээд мундаг инженер болсныхаа дараа одоо нөгөө хүснийхээ дараа
өөрийнхөө саундыг гаргаж эхлэв шүү дээ. Хүн алин болгон хүн дуурах тийм эсвэл ингээд копи хийх одоо жишээ Америкийн юм дуурах тийм. Өөрөө ингээд мондөг болсныхаа дараа өөрийнхөө саундыг хийж эхэлдэг тийм. Тэр саундыг жишээлбэл одоо ингээд англи саундууд өөр тийм. Арай нөгөө тийм British саунд тийм. Жишээлбэл Америк саунд гэдэг өөр тийм. Гитарын пресетүүдд хөтөл байдаг шүү дээ. Америкийн гитар стил тийм. British гитарын стил гэдэг дуурлага. Тэгэхээр яг тиймэрхүү Монгол саунд гэж байдгүй байж болно шүү дээ. 10 жилийн дараа байлгах гэж. Морин орж хөгжмөд төрлөөр. Миксингийн мастеринг тэр Монгол яг байх боломж удахгүй гарах баг. Гэхдээ одоогор байхгүй юм байна. Уусаа яг бодохоор. Яа байж болно шүү дээ бас тэгээд. Биднэрт өөрсдөө гэсэн одоо технологи бидний хөгжилч өөрөө дөнгөж чиний саний компрессор хийх хэрэгтэй гэж. Тэгэхээр бид нар өөрсдөө дөнгөж хөгжиж эхэлж байгаа учраас компрессор их албагүй зүгээр компрессороор өөрийнхөө одоо Монгол хүмүүсийн одоо оюун таасан саундыг гаргах тийм байдгүй. манайх Би ягаад асуугаад байна гэхээр би нөгөө болдот битээр нөгөө Монгол попник хоёр дээр ажиллаж байхад яг энэ юм асуудалтай тулгцсан байхгүй. энэ юм байл л даа. Манайс өөрсдөө тэр саунд одоо ямар нэгэн одоо флагн дээр нэг сонголт байдаг шиг тийм юм бид нар өөрсдөө зохион л гэсэн үг ба шүү дээ. Ерөнхийдөө бол. Үгүй зүгээр хамгийн наацхан. Тэгээ цаашаа компрессор байна уу? Одоо дэгийн жишээ нь ууралт. Дэгийн эквалайзерын тохиргооч. Тийм нэг тиймэрхүү маягаас л эхлэх гэдэг шүү дээ. Бүр ихнийх нь. Тэгэж цаашаа явсаар байгаа хөгжсөөр байгаа бид нар технологийнхоо хүрээнд хөгжлөлөө дагаад өөрсдөө ийм компрессор юмаа хийсэн цагт л бид нар за одоо энэ бол Монголын одоо дугуйлт шүү. Энэ бол Монгол саунд онол гэдэг ч юм уу тийм гарч ирэх баг. Тэгэхээр одоо бол бид нар өөрсдөө гэсэн саунд инженер мэрэгжилж бэлтгэж чадахгүй байгаа манус тийм одоо тэрэн дээр бидний дараачин тийм шил одоо орсууд ч гэсэн вебсийн плагин л ашиглаж байгаа. Вебсийн зүгээр л нэг плагин тийм. Одоо жишээлбэл vocal дээр жишээлбэл одоо юу ч хийх юм тийм. Тэр нөгөө нэг R-Vox тийм. R-Vox-ыг орс инженерч ажиллаж байгаа. Интег инженерч ашиглаж байгаа. Тэгвэл бөөндөрч ашиглаж байгаа. Монголын бүх саунд инженерүүдийг цуглуулж байгаа. Equalizer дээр хэдүүдэд зураад. Гэхдээ тэд чинь өөрсдөө R-Vox ашиглаад өөрийнхөө орс саундаа гаргаж чинь тийм. Нөгөөт нь R-Vox ашиглаад интег саундаа гаргаж чинь. Нөгөөт нь дэгийн миксинг стил, миний миксинг стил, алагугийн максимах гэдэг ер нь бол өөр байгаа шүү дээ. Бага. Бүгэн улс орон байтугай зөв хүн дээр ялгаа байгаа. Би энэ талаас асууж байгаа. Би бол цогцогийн миксийг бол шууд сонсоод таньдаг. Тэгээд хоёрын микс чинь Монгол дуурал биш үү гэдэг. Тийм л шүү байна. Би бол цогцогийн миксийг бол сонсоод таньдаг. Яг бол Пенсандогийн дууралт бол биш үү. Тэгэл байдаг л хөөцлөө шүү дээ. Энэ тэгвэл би энэ Монгол дууралт юм биш үү? Тэгэхээр энэ дууралтыг хичээл бид байх хэрэгтэй юу? Ер нь энэ дууралт ер нь жишээлбэл байх хэрэгтэй юу? Энэ дууралтыг бид нар ингэж жишээлбэл хөгжүүлэх ёстой юу гэж асуусан. Анх нөгөө би цогцогийн нөгөө татарын сүүлийн нөгөө хинтэд болдог дууч маралжингуудаа ямар дуудлаа. Чи хийсэн шүү дээ. Маралжингуудаа дуулдаг нэг хормид зориулсан нэг дуу байсан. Үгүй тэр чи би Баярсан гэдэг. Гоо тэн дээр цогцогддаг нэр байсан шүү дээ. үгүй арай өөр дуу байсан баг. Чи одоо бүх Монголын хөгжим хийсэн шүү дээ. Яас бэ? Тэр нэг мартцсан юм шиг. Яг тэр үеийн дуунуудаас чиний цогт гэсэн нэр чи юмстэй. Би одоо чамаг гэж сүулд ойлгосон шүү дээ. Тийм л. Тэгээд сүүлийн яг татарын дуунуудын сүүлийн дууралтуудыг сонсчоод одоо сүүлд гарсан дуунууд яг цогтогийн хийсэн дуунууд эдний яг миксинг адилхан. Тэгээ би нөгөө цогтогийн хийсэн миксийг би сонсоод таньна гэдэг. Одоо тэр хиний гинжингийн дуунууд дээр хүртэл яг нам мам нь яг цогтогийн л нөгөө гой зөөлхөн тэгсэн мөртлөө айгуу гоё нам орж ирдэг хөхгүй. Аагүй юу гэж бодож байна яг энэ. За. Мэдээж хүүхэн өөрийн дугуйлттай шүү дээ тий. А гэхдээ яг ерөнхийдөө яриад Монголчуудын асуулт асуухаас өмнө би чамд нэг хэлчихлээ. Яг энэ сэдвээр. Шил аагүй би бол айгүй багаас мэдэн тий. Тэгээ чамаг би айгүй олон жил мэдэн. Тэгээ чиний хийсэн юм зөндөөс чи болоод очихлаар чи надад хийсэн юм байнга сонсогдож санаж байна тий. Тий. Ийм юмсан байлгүй. хэдэн 6 7 оноос. Тий би тэгээ чиний юмыг ингээд Монгол ирснээс хойш чиний саунд амар өрөвцсөн. Шал өрөвцсөн. Ер нь бол урднаас шал. Ягаад гэвэл энэ би асууж байгаа санаа нь болохоор энэ Монгол саунд гэж байна уу тий. Бага болвол энэ саундыг жишээл одоо яах хэрэгтэй тий. Энэ үеийг барих хэрэгтэй юм уу? Угасаал тий. Бид нар ямар нэг саунд ярихдаа тий. Бид нар яг үнэндээ хэл боддог заяа. Тий. Орос саунд чи орос хэлэнд зориулсан саунд.
Тэ Монгол саунд, Монгол хэлэнд зориулсан саунд. Ягаад гэвэл хүмүүс дуугаа сонсоод шууд хэрвээ ялангуяа хипхоп те маш олон үг ярьдаг хүн те. Тэгээд тэрийг тодорхой ойлгох хэрэгтэй шүү дээ те. Тэрийг одоо ингээд хүний одоо чих рүү зөв дамжуулах ёстой шүү. Миний хувьд бол энэ Монгол саунд байх ёстой шүү. Яг хүн болгоны артист болгоны яг дууралд тодорхой байх ёстой. Хүн одоо сабтайтл заавал унших шаардлагагүйгээр те зүгээр нэг дуугаа сонсоод бүгдийг ойлгох хэрэгтэй шүү. Энэ бол Монгол саунд зав. Одоо ингээд vocal sound юм шүү. Vocal sound шүү. Өөр төрлөөр ямар ялгаа юм бэ те? Бөмбөр хаасага кик нэг бид нар адилхан кикнүүдээ ашигладаг юм шүү дээ те. Бейс мэйснүүдийг бүгдийг адилхан ашигладаг. За одоо бид нэр ингэ ярьдаг зүйл бол Монгол хэлэн шүү дээ. Хэл шүү дээ. Мөн биз дээ. Тэгэл хэлд зориулаад team sound байх ёстой шүү. Одоо наад чи бол бүх улсад л байгаа л да. Мэдээж. Тэр одоо англи хэл дээр бол хэл болгон өөр сонсогдож байна. Тийм. Тэнгууд саунд инженер чинь тэр хүний хэлээд байгааг тод сонсохын тулд хийдэг ажил واخхой. Тэгэхээр энэ яг гоо Монгол саунд гэвэл яг бүр Монгол яг тийм эквалайзерын яг нэг тэдэн гэрцтэй байх ёстой. Тийм байх ёстой гэдэг юм байхгүй. Тэгэхээс биш дэгийг цогтойгийнх алуу гэдэг шиг зүгээр ийм юмнууд бол байж болох юм байна. Тэгэхээр яг ерөнхийд за Монгол бол за Монгол хэлэнд зориулагдаад одоо энэ гэрц нь өндөр байна гэдэг тийм онол ч юм уу тийм байхгүй шүү дээ. Манайс зүгээр яг угаасаа хүмүүсийнхаа хэлийг л хэлж байгаа юмыг тод гаргахын тулд хүн болгон л аль болох хөгжим нь тод дуурах, хоолойг нь тод цэвэрхэн дуурах, ер нь нийтэд нь дуугаа гоё дуурахын тулд Монгол микс яг хоолой тод байж болох юм байна. Тий, ойлгомжтой сонсогдохын тулд бид нар ингэж хийх. Хоолой нь юу ярьж байгаа нь яг ажиллагаан сонсогдохгүй байна шүү дээ. Хүмүүс тийм комент бичдэг болохоор Монгол дуунуудыг илүү нөгөө би нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө аялгау гэхээс илүү нөгөө яруу найргийн хүмүүс болохоор нөгөө үг сонсох гэдэг. Одоо шинэ ингээд дууралд орчихсон. Одоо YouTube дээр дуу муу ингээд оруулангууд амар гоё ингээд back vocal ч юм уу improvisation тэр хийсэн байгаад reaction гэдэг хүмүүс хэзээ ч тэрийг ярьдаг байхгүй. Зүгээр л ингээд үгийн энэ юу ч юм гэдэг. Харин нөгөө үгийн тос сонсож чаддгүй. Сүүлийн үед бол нөгөө хөгжим дуурах гэдэг болсон байхгүй. Одоо хууччул одоо бус студийн инженер ах нар мах нар зөндөө шүү дээ. Тэд нар хөгжим амар гоё ингээд далаастаа дуурах гэдэг болсон. Тэр нь өөрөө нөгөө Америкт яг өмнөд тэгэл ингээд сонсохоор хоолоол яваад идэв шүү дээ. Гүйлцээ Америкт дуучин хөгжим хипхоп дээр шүү. Хипхоп дээр шүү. Зөвхөн одоо трап ч юм уу тэм дэр хоолоо нь ингээд амар хурц байдаг ч юм уу хөгжим жоохон зөөлөлдсөн байдаг ч юм уу тийм. Тэнгууд манайх болохоор төрөл хамаагүй. Ерөөсөл хөгжим нь ерөөсөл одоо чинь нийтийн дуу одоо нөгөө арай нөгөө үгээ урт барьж дуулдаг тийм дуунууд бол арай ойлгомжтой байгаад байдаг. Тэнгууд хипхоп ороод ирэнгууд үг нь ойлгохтой болчихдаг. Сүүлийн үед реакшн хийгээд байгаа хүмүүс чинь нөгөө хипхопыг реакшн хийгээд байгаа байхгүй. Нөгөө орчин үеийн дуунуудыг реакшн хийгээд байгаа байхгүй. Тэнгууд тэд нар нэг хордоо өглөөд байгааг чинь ойлгохгүй байгаа. Энэ бол одоо чинь хипхоп бол одоо яг жинхэнэ ноёс хурлын. Тэгээ ойлгуулахын тулд гэхээс илүү тийм. Нөгөө хөгжмөө жоох ингээ хоолоогоо гаргаж ирэх юм шиг. Тийм. Максим, что ты думаешь, как ты думаешь, вообще вот, например, ты знаешь, да? Ну, русский, Russian sound, да, ты знаешь, да? Такой же монгольский, Mongolian sound такой есть такой, как ты думаешь? Ты очень много лет работаешь с монгольскими артистами, продюсерами. Ну, ты, у тебя... Я понял. Да. Даже мой саунд это и есть монгольский саунд. Не, это неправильно так сказать. На самом деле, если мы просто возьмем любой там, если мы будем говорить про американский саунд, там тоже слишком большой разброс, да? Британский тоже. Южная Корея делает музыку, там половина продакшена из Америки. Из Америки, сонграйтеры из Британии. И звучит это все тоже по-американски, будем честны. Япония тоже, да, это немножко отдельный рынок. Я считаю, что монгольская музыка в целом еще, как бы, монгольское звучание не сформировалось до конца, как я это вижу. Слишком большой разброс пока, и я думаю, что в ближайшие 10 лет мы сможем вообще об этом говорить. Но на данный момент мы видим как бы формирование этого. Школу нужно. Да, это безусловно, это вообще это старт. Да. Энэ бол Максим нэгжлэн л да. Одоохондоо бол яг хав ер нь Монголын саунд, Монгол саунд гэж ярих бол арай эрт байна. Тэгээ энэ бол ойрын 10 жилдээ бол энийг ярих боломжтой болов гэж бодож байна. Миний хувьд болохоор ингэж бодож байна л да. Ягаад энэ асуулт асуусан гэхээр ерөнхийдөө ингэж би ч бол янз бүрийн орнууд ингэж очиод хөгжим сонсдог байхгүй юу. Ингээд Монгол над нэг дүү амар таалагддаг тийм. Ингээд амар дуулсан амар гоё. Тэгэл явж байгаас би улаад очдөг тийм. Улаад очдод нөгөө дуу чин ерөөс наалтах. Эсгээр нь Орусское радио гэдэг Орос дуу сонсголоо тэр нь амар гоё наалтаад.
А тэр дуунуудыг Монгол ирээд Улаанбаатар сонсглоо мөн тэнийг байгаа байхгүй юу? Умбажааж юм л бат мөн энийг үстэй тий. А тэнцээ очлоо амар гоё. А тэнгууд бас ингээд англид очихлоо. Англид очичоод орос дуу, монгол дуу сонслоо бас наадахгүй ерөөсөө. Тэгэхээр хэрвээ наадахгүй байгаа юм чинь жишээлбэл нэг англид очиод одоо орос дуу микс, монгол дуу микс гэх юм бол таалагдахгүй байгаа юм чинь тэрийг гоё микс хийж чадахгүй шүү дээ тийм үстэй. Жишээлбэл би одоо чамд жишээлбэл ингээд орос дуу тий яг ингээд хинийчтэй тий Полина Гагарина нэг дуу чамд өгөөл за чиний гоё микслэд гэх юм бол чи яг орсуудын сэтгэл санаанд нь хүртэл миксийг нь бол Улаанбаатар сууж байгаа хийх гэж хэцүү шүү дээ. А Москвад сууж байгаа хийх юм бол арай өөр тийм үү? Санаа нь. Би тэгээ яг аваагүй түрүүн гэсэн хэрэг аваагүй саунд нэг Монгол ирснээс хойш өөр болсон тийм. Маш өөр болсон. Шал өөр болсон баг. Тэнгэр газар шиг өөр болсон. Би тэгээ аваагүй бүр шал өөр болсон. Бүр ингэж тэгээ би тэр утгаар нь асууж байгаа байхгүй юу? Ер нь бол Монгол саунд гэж байна уугүй гэдэг. Ойлгосон. Яг хөө зүгээр орчиндоо л юм байна. Энэ 50 ч тийм. Одоо жишээл бидний амьдарч байгаа орчинч нь бол бидний саундыг хүлээж авч байгаа одоо энэ хүлээж авч байгаа одоо гоо сайхны мэдрэмжинд амар нөлөөлж байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид нар ингээд Улаанбаатарт ингээд явж байгаад манай монголчин амар хүүтэн тий сахир хатуу тий бидний таалагддаг юм бол арай өөр тийм үү. Хэрвээ яг бид нар жишээл ингээд амар дулаахан гал тийм хавай маавай гэж явж байгаа юм бол бидний сонсож байгаа хөгжим бол тийм одоо тийм өөр байх байхгүй шал өөр тий зөөлөн хийж байгаа юм тийм. Би одоо Максимус сая асуумар санагчлаа. Одоо манай сая нөгөө үгний тод мод гэж ярьлаа шүү дээ. Юу гэж байгааг нь ойлгомжтой тод. Максим одоо монгол дуунууд ярьслаад байна шүү дээ. Монгол дуунууд ярьслаад байна шүү дээ. Монгол дуунууд ярьслаад тэрийг Максим яг үгийг яг орчуулж өгч ингэж хийлгэж гэнэ үү эсвэл бол яаж ойлгож одоо миксинг хийж үгийн дууны үгийг Максим тебе спрашивают как ты понимаешь вообще ну ты вот многие все вот это лагуй деги цохто сказали что слова важен, да, голос важен, да, текст важен, текст конечно. важен, да. А как ты понимаешь этот текст и вот это как выделяешь в монгольском языке? Я в первую очередь я прошу какой-то обобщенный как бы контекст. То есть, понятное дело, что мне в силу специфики языка и незнания языка мне сложнее, чем ребятам. Но я всегда прошу как бы общее представление, в каком плане делать, как мне делать вокал, то есть какие краски должны быть, и какие-то придумываю какие-то идеи. Ну, конечно, мне тяжело, то есть только благодаря каким-то гайдам, скажем так, я умудряюсь попасть. Прошу, референсы это практически всегда мое как бы главное требование. И зачастую, надо просто сейчас я немножко как бы это постараюсь раздвинуть свой ответ. И зачастую, к сожалению, артисты пренебрегают этим. То есть они говорят, типа, нам все нравится, ты все делаешь отлично, делай, как считаешь нужно, типа, да, подними голос, там, больше реверба, там, и прочее. И я про себя... Да, и я про себя думаю, блин, ну... Никто ничего не поймет. Вот мы про это говорим, это является монгольским звуком. То есть, это не совсем правильный подход, поэтому в первую очередь... Про дикцию тут вопрос. Про дикцию? Ну вот спрашивают, Деги, вот в дикции ты как понимаешь? Ты же английский язык не понимаешь, поэтому как ты сводишь там и делаешь такой разборчивый текст? У меня довольно большой опыт работы с дикторами. Я проработал 4 года, записывая для американской компании American Language носителей языка. Там огромное количество было языков, в том числе китайский, там куча азиатских языков было, монгольского не было, были европейские языки. В общем, я очень много языков записывал, и там была именно важна четкость в деталях. То есть все консонанты, всевозможные вот эти шипящие звуки, ну, я очень, очень детально к этому отношусь и стараюсь уважать это. То есть... Максим болохоор урд нь юу хийчихсэн юм байна. Нөгөө American компанид, American Language гэдэг компанид тэгээд тэр нэг олон хэлээр ингээд хүмүүсийн яриаг ингэж янзалдаг те, микс хийдэг те гэдэг ярианд тийм их. Тэгээд энэ дэр ингээд хятад метод янзсан жорын хэл дээр ажилладаг байсан. Тэгээд тэн дээр бол ерөөсөө тэн дээр ажиллаж байхдаа нөгөө хүмүүсээс тэр нөгөө ажиллаад тийм юу авцсан, өөрийн гэсэн туршлага авцсан. Тэр нь яасан гэхэлэр ингээд одоо сибилиантууд те
Sounds гэдэг тэр тийм эсвэл янз бүрийн энэ бүгнийг ингээд сайн анхаарч микс хийдэг. Sharp sounds. Миний дүүс бас яг нөгөө би нэг өөр нэг орсон микс инженертэй ажилласан. Константин Ноников гэдэг. Тэгээд Болдогийн тэр нөгөө юуны Монгол pop 2 дээр тэгээд нөгөө Монгол pop 2 хувцаатай шийдсэн юм дээр ажилласан микс инженер. Тэрэн дээр би бас яг юм асуулт асууж байсан. Тэгээд юу ингээд хоолой айгу зүг дуурайд байдаг. Айгу гоё. Монгол хэлэндээ бүр амар үнэхээр гоё. Тэгээд нөгөө хатуу матуугийн зөөллөөд ингээ амар гоё болгочих. Би тэг чи яаж ингээд монгол хэлийг ийм гоё зөөлөн дураад идэм бэ гэсэн чинь хин Константин хэлжсэн байхгүй. Уу ямар ч хэлэн дээр одоо юу гэдэг чтэй нөгөө үеийнүүд байдаг чтэй гэдэг. Жишээл ингээд ба б и а о у гэдэг. Тэрийг нь сонсч хийд юм байна л та миксээ хийхдээ. Хэлний ойлгох албагүй. Гэтэл чи ямар ч хэлэн дээр ингээд а и үсгнүүд байгаа шүү дээ. Авианууд те. Бүр ингээд үгээр нь биш. Үгээр нь салгаж чаад тэрийг нь ингээд микс хийхдээ жишээл ингээд нарийн сонсож байгаа жишээл манай монгол хэлэн чинь ингээд тэгсэн харсан ч гэдэг нөө чи үсгэн алга болчихдог шүү дээ. Хүмүүс ингээд чиг нэг айгуул ингээд юм алдаа ингээд жишээл хэлэн бидэхгүй юм бол чиг нь тастаа ичээд харсан гэдэг чинь байхгүй те болчдөг ч юм уу те. Монгол хэлний онцлог чинь ээл үсэг шүү дээ. Тэр мэрийг нь одоо жишээл айгуу анзаардаг байсан гэдэг жисэн те. За ингээд өнөөдрийн бүх та бүхэндээ баярлалаа. За. Өнөөдөр амар гоё өөр өөрсдийнхөө юм хийсэн. Тэгээд та бүхнээр бол манай монгол залуучууд бүгд монгол одоо урлагийнхан тийм манай урлагийн хип-хоп, pop артистууд бүгдээрээ бол та бүхнээс одоо бахархдаг. Яагаад гэвэл та нар бахгүй бол тэдний дуурал бол бахгүй. Тэгэхээр та бүхэнд одоо маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өстой гоё подкаст байсан. Би бас тэгээд гинэжгүй байна. Тэгээд бас манай баярхуу ахыг бас хүмүүс Тийш. тийм би шарав тиймэр байна л да. Манай баярхуу ах бол үнэхээр Монголд бол одоо итгэж болох үс мэдлэгтэй хүн гэж би боддог байхгүй таныг. Мэдээж ингээд маш олон ингээд туршлагатай ингээд хүмүүс байгаа. Гэхдээ тэр дунд ингээд заримдаа бас нэг юм бурууч гэх юм уу те юмнууд явж идэг байхгүй юу? Ингээд хүмүүсийн гутаа би зүгээр яг зарим юм сонсоод өнгөрдөг л да. За энэ ч уг нь буруу та. Баярхуу ах бол үнэхээр одоо нөгөө итгэж болох үс мэдлэгтэй тийм хүн шүү залууч. За баярлалаа. Баярлалаа. За. Чүксөө баян бүлэт.